За сайн байцгаана уу. Бүгдээр нь арай минь төргий. 7 хоног болгон хийж байгаа ээлжид лайв маань ингээд эхэлж байна. Хүмүүс ороод ирэхээр мэдээлэл өгөөд явъя. Одоо юмрч ийсэн хөтөлөж яхаар бас юуны тухай юу хийж байгаагаа бас хэлээд байлын ашиглаад за нэг шидэт тос энтгийг бүсгүйч үжиг уртстай болох шидэт тос заах гол орц маань энэхүү коконот байлаа. Коконот ойлороо бүгдээрээ гэртээ гэрийн аргаар маш эрүүл органик бүтээгдэхүүнээр гард орох материалаараа өсний одоо тос бэлтгэх лайв маань хийж байна. За тэгээд өнөөдрийнхээ лайвыг болохоор гүлмээрэ бит хоёр хамт хийхэр болсон байгаа. За гүлмээрэ бол манай тосны одоо коконот ойлын маань бол байнгын хэрэглэгч үсээ маш эрүүл аргаар арчилж тоорддог. За би үсийг ингээд харуулах юм бол ийм уртстэй ийм гоё өстэй бүсгүй маань ингээд наадтай хамтраад өнөөдөр та нартай ингээд лайв хийхээр болсон. Тэгээ ийм уртстай болохын тулд хэдүүлээ үсээ яаж арчлах вэ? Юу хэрэглэх вэ гэж одоо лайваараа зөвлөгөө өгөөд явнаа. За үсийг харуулбал ийм гоё уртстэй. За өнөөдрийн хийх коконот ойл ашиглаад шидэт үсний тос бэлтгэн. За энд бол ерөөсөө 3 орцтойгоо энэ 3 орц маань маш одоо хялбар хийхэд хялбар хийхэд бас хурдан тэгээ маш үр дүндэртэйгаа яг одоо хийж байгаа лайвнуудаар 3 найз меншн хийчих юм бол энэ яг одоо хийж байгаа бүтээгдэхүүнээ 3 хүнд бэлгэлэх байгаа. Тэгэхгүй бол нэг хүмүүс нэг хийж байгаа юмудаасаа ингээд хийгээд зараад чи ингээд хийж чадахгүй хийгээд өгөөч гэсэн хүсэлт агүй хэрэг байгаа байхгүй юу? Тийм учраас үнэхээр та хэрэглэхийг хүсэж ивэл аздан болохын тулд 3 найз меншн хийгээд үсээ уруулахыг хүсдэг үсний асуудалтай байгаа тиймэрхүү те ээж ихч ч юм уу найзгаа ч юм уу меншн хийх юм бол мэдээ санамсаргүй байдлаар сонгогдоод яг одоо энэ хийж байгаа үсийг эрчимтэй ургуулдаг энэ тосыг бэлгэнд авах аздан болох бас боломжтой байгаа шүү. За тэгээд гол орцол айгүй амархан ингээд коконот ойл. За коконот ойл дандаа ингээд шингэлж ордог байгаа шүү. Манайха нөгөө нэг харахад ийм зарцуу юм цагаан тос байгаа. Ингээд 100 г. Энэ 100 г тос маань одоо ингээд аяга байлаад чинь аяган дотор нь ийм шингэн. Ингээд грамм дээр тавиад граммчдаг байхгүй юу? За ингээд тавихад энэ маань яг 100 г хатуу одоо ийм цагаан хэлбэрээрээ ингээд буцсаас нь хийгээд тайлуулаад шингэлчгээрээ миллилитр болоод шингэлбэр шилжиж байгаа. За тэгээд ерөөсөө коконот ойл нэгдэх орц нь болж байгаа. Хоёрт нь болохоор энэ ганга. За ганга бол манайхан мэдэн штэ хаа сайгүй байдаг манай Монголд ургадаг одоо байгалийн ургамал. За энэ ганга маань дэлхийд маш дээгүүр орд юм байна. Энэ гангыг ерөөсөө энэ эндгэгчүүд хятадууд энэ Азууд чинь үсийг эрүүл аргаар ургуулах. За тэгээ дээрэс нь үсний энэ янз бүрийн ням бактери өрөвсөл мөөгөн цэрэг дарахад бас ашигладаг юм байна. Энэ гангыг бол ингээ хандалцсан. За ингээд харуулбал харагдаж байна. Инхээр энэ бор цаашиг юм өнгөтэй болдог. За энийг яаж хандлах вэ гэхлээр би ингээ харуулъя. За ингээ 250 г ус байгаа. За 250 г усан дээр 10 г ганга хийгээд нэг 20-30 минут хандалчихна. За тэгээ энэ ганганы маань ханд өөрөө энэ гангын одоо бүх одоо охи үрдүн энэ байгаа нэг шинж чанарыг ханд олгоод авчиж байгаа байхгүй юу хандлснараа. За тэгээд энэ хандаа коконот айлтайгаа холиод хэдүүлээ үсийг ургуулах, үсийг эрүүлжүүлэх, үсийг бүр маш эрчимтэй ургуулах ийм шидэт тос одоо хийх гэж байна. За энэ шидэт тосыг хэдүүлээ одоо энэ бүсгүй дээрээ хийн. Энэ үсийн дахиад харуулъя амар гоё үсийн мурт үс. Ийм мурт үстэй болохын тулд манай коконот айлыг ашиглаад тэгээд ганга нэмээд тэгээд үсний шидэт тосыг өнөөдөр бүгдээрээ хийж сураад тэгээд гэртээ ерөнхийдөө бол гоо сайхны өрөөнд хийгддэг үйлчилгээ хэдүүлээ дандаа лайв болгон дээр галтгооны өрөөнд бэлтгээд байгаа байхгүй юу? Галтгооны өрөөнд байдаг хүрэгчэнд байдаг одоо хоол хүнс эрүүл органик материалаараа үснийхээ гоо сайхныхаа бүх зүйлийг хэдүүлээ хийж сураад байгаа. Тэгээ ерөнхийдөө бол энэ маск маань 3 орцноос бүрдэн хийхэд маш хялбар. Тэгээ айгүй амархан. За тэгээ одоо бүгдээрээ шууд хийгээ явъя. За тэгээд 3 дахь орц нь болохоор алоэ вера. Алоэг ерөнхийдөө бол нөгөө ургамлаар нь ингээд зүсэж авч агаад халбгаар хусч аваад тэгээ блендер дээр жим шингэн нэлцгаан юм болгож хэрэглээд байдаг. Манайд болохоор яг тийм ургамлаараа айгүй ховор учраас юу яачин
энэ 100% цэвэр алаа ойл ерөнхийдөө болно. Энийг хүмүүс айгүй их асуудаг. Энэ юу шүү? Гоо сайхны дэлгүүр, солонгос барааны дэлгүүрүүд ер нь айгүй их 5-6 мянган төгрөний л үнэтэй байдаг. 5-6 мянган төгрөний үнэтэй юм алоог аваад хэрэглэчнэ гэсэн үг. За одоо тэгээ хэдүүлээ шууд хийгээ авчи. За гол орц бол American coconut oil. American coconut oil маань үсний бүх төрлийн эрчимтэй арчилгаанд маш өндөр хэвлэгддэг. Дээрээс нь яг одоо энэ хийгдэж байгаа жор маань болохоор нэг энтгэг бүсгүйчүүдийн үсэндээ үсээ ургуулхад үсийг эрүүлжүүлж одоо эрчимтэй ургуулхад хамгийн гол хэвлэгддэг түүхийд нь бол organic coconut oil байдаг учраас за coconut oil хэдүүлээ зүрэ. За энэ савь бол манайхан мэдж байгаа. Өмнөх лайваа үзсэн бол дандаа мэддэг танилэг юмнууд нь гарна. За 100 г coconut oil хийлээ. Coconut oil үсийг эрүүлжүүлнэ, ургуулна. За дараа нь болохоор ганга. За энэ ганга чинь дэлхийд маш дээгүүр ордог үсний эмчилгээний ургамал юм байна. За энэ ургамлаар бүгдээрээ coconut oil-тойгоо хавсарч хийж өгснөөр маш үр дүн сайн гарах байгаа. За энэ нөгөө харуулах үүднээс би ингээд дотор нь ингээд юутайгаа байгаа. Гангатайгаа байгаа. Надад нэр тэндээс шүүр аваад өгчт юм лөө. Шүүд хараад байна. За одоо 100 г coconut oil-ын дээр хэдүүлээ 100 г халгаан хандаа хийчихье. Яг энэ бор цаашиг өнгөтэй 250 г бутсан усан дээр 10 г халгаа гинэ ганг халгаа тэгээд rosemary гэдэг айгүй их ургамлууд байд юм байна л да. Тэгээ энэ дундаас энэ ганг нь хамгийн илүү үр дүнтэй юм байна. Тэгээ энэ ганг чинь өөрөө нэг ийм антиоксидант их баялаг юм байна. Дээрэс нь ийм тэжээллэг чанар үсэнд одоо хэрэгтэй бүхэл зүйлийг ийм агуулсан ургамал байд юм байна. Тийм учраас манайхаа энэ нэг гадуур айгүйх зарагдаж штэ нарантуул хар хорин энэ төрөр ингээд нэг уутанд ийцэн 2000 болов 2500 төгрөгөөр энэ гангаж хандлаад ингээд уудаг уушигны бүр айгүй сайн юутай юм бэлээ үйлчлэгтэй юм бэлээ. Тэгээ энэ маань үсэнд бас хамгийн сайн байна. За тэгээ 3 дахь орц нь болохоор алоэ гел байгаа. За алоэ гелийг бол үсийг айгүй сайн ургуулна. Үсний чинь одоо энэ ууг буюу уутан цар энэ хэсэгтээ оршдог фолликул хэмээх элементийг халгаа дэмжиж өгнө, coconut oil дэмжиж өгнө. За дээрээс нь aloe vera gel. За энэ том халбанаас ингээд хоёрыг хийчихнэ. За. Айгүй амархан 3 орцтой. За энэ 3 орц нь бол бүр тасарсан ерөөсөө үсэнд хамгийн сайн гэсэн шилмэл 3 орц ингээд нийлцсэн байгаа. Тийм болохоор яг өөртөө зориулаад энэ болохоор би ингээд 200 г бэлтгэл одоо гаргаж авч байгаа байхгүй юу? 100 г coconut oil, 100 г халгаан юу лээ? Ганганы ханд тэгээд 2 албаг aloe vera gel орсон байгаа байхгүй. Дээр 3 одоо бүгд хэдүүлээ микс ирчихнэ. За энэгээр айгуу гой утгаж өгöd байгаа. За энэ маань яаж байгаа гэхээр нэг айгуу сайн задлж өгж байгаа. Яа тэгэхээр халгаан юу гангын ханд ч юм бол ингээд шингэн усрахыг зүйл байгаа. Coconut oil ч юм болохоор 100% цэвэр тос байгаа. Aloe gel маань болохоор энэ зөөлөн гелийн хэлбэрийн байгаа. Тийм учраас энэ 3 зүйлийг задлан хооронд нь аягүй сайн уусгаж өгөхийн тулд миксертэй дөвнө. За энэ жижигхэн гар миксер маань маш их цаг хэмнэдэг. Дээрээс нь тосны маань бий болгох тэр бүтцийг аягүй сайн задлж нэлээд сайн хольж өгдөг байгаа. За ингэж болоо ерөөсөө 1 минутын хугацаанд л. За тэгэнгүүт энэ маань нэг юм ингээ жоохон юм хөөсрөөд юм шингэн цайвар өнгөтэй болно. Уг нь бол тосчин шар хандчин болохоор бор өнгөтэй байсан шүү дээ. Тэгээ ингээ холио миксертэй төхөөр энэ маань ийм цайвар өнгөтэй болно. Нэг юм анхааруулж хэлэхэд энэ маань ерөөсөө ямар ч будагч байд. За одоо нэг шампунь ангижуулагчид ордог силикон байна, парабен байна, одоо өөр юу гэдэг тийм химийн элементүүд ороогүй учраас яг байглахаараа байгаа. Бид нар ингээ нэг шүлтэй хоол хийхээр хоолны тос ингээ дээрээ ингээ зарцдаг штэ ингээ бүрхээд яг тэрнтэй адилхан coconut oil ингээд энэ маань ингээ өрөөнд дуудах юм бол ингээ тосон дээрээ тунаа зарцдаг байгаа. Тэгэх юм бол зүгээр буцсан халуусан дүрж байгаа л хэрглэж чинь миний ерөөсөө хийж байгаа гол одоо лайв маань зорилго юу вэ гэхээр ерөөсөө л эрүүл юм хэрэглээ, органик юм хэрэглээ, ямар нэгэн химийн холцтой бүтээгдэхүүнээс татгалзъя. Тэгээ энэ хийж байгаа бүтээгдэхүүн нь зөвхөн өөрийнхөө онцлог тохиорсон үс уналтаа бол үсэндээ түрхэх, эсвэл ургуулмаар байгаа бол ургуулах одоо тэр жорыг бэлтгэх яг өөртөө таарсан юм хийж байгаа учраас яг өөртөө хийж байгаа болохоор санаа зовхгүй асуух мэдээлэл асуугаад тэгээ хийчих болно шүү манайхаа.
Тэгэхгүй бол хүмүүс нэг анх удаага өөрсдөө нэг төдийлэн гэж юмаа бэлтгэж хэрэгэлдэг болохоор айгу хэрэгэлзээд байдаг байхгүй юу? Одоо идэхчүүл яах вэ, ингэчүүл яах вэ гэд. За энэ болохоор нөгөө нэг тос гэж энэ удаад бол хийж байгаа. Тос учраас энэ нөгөө нэг ийм сав байдаг шүү дээ. Одоо үсний будганы ийм шахдаг савч байдаг. За энэ бол яг нэг удаа. Энд чинь ингээд бараг 80-аас 100 мл хэмжээтэй болчихж байгаа байхгүй энэ сав маань. Тэгэхээр нэг удаадаа та нэг 50 мл буюу нэг энэний нэг ихэнх талын үсэндээ ингээд бүтэн хэрэгжилж болно гэсэн үг. Coconut oil, алоэ, гангын ханд гинэ. За хэдүүлээ одоо ингээд энийхээ үсэн дээр түрхээд явчихъя. За манай үний үс болохоор яг энэ манай coconut oil-ыг ашиглаад яг энэ аргыг ингээд үсэндээ айгүй удаан хэрэглээд тэгээ энэ үс маань ингээд бариад үзэх юм бол бүр яг ингээд юм торох шиг амар айгүй зөөлөн тийм гоё урттай байхгүй. Тэгэхээр үсийг ингээд урт ургуулахын тулд манай хүн болохоор дандаа coconut oil түрхдэг байсан. Тэгээд бид өнөөдөр ерөөсөө ийм урттай болохыг хүсдэг хүмүүс ч амар их байд айгүй их байдаг болохоор сайн байна. Үс уналтанд юу сайн бэ? За үс уналт өмнөх лайн дээр яригдсан. Үнэхээр гоё юм хийнэ гинэ. Хийгээд үзээрэй. Айгүй амархан шүү. За тэгэл одоо эн чинь өнөө урдаа юм жоохон нөхтэй хэрэглэхээсээ өмнөдүүл ингээд жоохон сэгсэрчээ. Эн чинь нөгөө нэг сайн миксердээ толцсон байгаа болохоор харьцангуй гайгүй. Ингээ удаан байх юм бол та хэрэглэхээс өмнө заавал ингээд сэгсэрчж байгаарай. За одоо энийгээ ингээ сайхан хуухнаасаа түрхэж илнэ. Түрхээд өгнө. Үс чинь нэг угнаасаа ургадаг учраас хуухандаа айгуу сайн түрхэж өгөх хэрэгтэй. За тэгэл энүүгээрээ ингээ харж байна та. Би ингээд гоё хайртуул. За тэгээд эсвэл таад асгарах гээд байх юм бол хоёр гарынхаа алганд үрж агаад хуухандаа сайхан усаачлаад шингээгээд өгч байна. Ерөнхийдөө энэ маш шингэн шүү. Coconut oil чи угаасаа ингээд айгүй шингэн. Дээрээс нь ингээд нэг халгаан биш дандаа халгаа гэдэг хамаа. Ганг шүү. Ганганы ханд ингээд хольцохлоор айгүй шингэн болж өгч байгаа. Тэгэхээр аль болох үсэн дээрээ урсахгүйгээр аль эвтэхнэрээ ингэж хийгээд явчаарай. За тэгээд нөгөө нэг coconut oil халгай бишээ ганг алоэ гээл гурван маань ерөөхдөө төгс тогтдог хамгийн тийм юу юм байна. Хамгийн төгс тогтдог бүтээгдэхүүндээ ордог юм байна. Тийм учраас өнөөдрийнхөө энэ урттай болох хүсэлтэй байгаа хүмүүстээ манай гүлмээрэ өөрийнхөө үсэн дээр ингээд түрхэж үзүүлж байгаа. За тэгээд яг ингээд энэ аргыг хэрэглэхийг хүссэн хүмүүс байвал өшөө илүү зөвлөгөө мэдээлэл аваад за хоёлаа асуулт уу ямар гоё үстэй юм бэ гинэ. Халаага хадгалцнаа би саяхан үсээ бат хариулцаа урт үсээ болгомоор байна гинэ. За тэгээд урттай болохыг хүсдэг найзуудаа меншн хийгээд яг энэ хийж байгаа бүтээгдэхүүний манд 3 хүн дадсан шалгаруулад өгөхөр болсон байгаа. Айгүй хүмүүс хийсэн юмнаас ч авъя гэдэг болохоор одоо тэгээд зараад явах хэрэгтэй хүмүүст нь хацтай хүмүүст нь бэлгэлж юу гэсэн байгаа шүү. 7 хоногт хэдэн удаа хийвэл болох вэ? 7 хоногт 2 удаа хэрэглэнэ. 7 хоногт 2 удаа хэрэглээд явна. За тэгээд энэ үсний нөгөө нэг үзүүр хэсэгтээ айгуу гой сайн төрхөж өгч байгаа. Энэ маань тос гэж байгаа боловч ерөөдөө шингэрж өгч байгаа шүү. Угаахад айгуу сайн хэлбэр болгож өгч байгаа. Хөмсгөө яаж ургуулах вэ? Хөмсгөндөө coconut oil өдөрөх нь шүү дээ. Хөмсгөндөө coconut oil өдөрөх чинь тэгээд дээрэс нь би түрхээр өвтэйхэн байна уу эсвэл юу яах вэ? Болно бол. Ерөнхийдөө бол одоо битээр нэг талд нь ортол
За ийм урт үсэнд бол гүйцэд ингээс урс чинь. За нэг шиг олж. Тэг би нөгөө хүний үсэнд хүрч байгаа болохоор тийш урсчихгүй гээд бас. Хаад бол тэгэл галтгоондоо бэлтгэжэл байнараа өрөөлөө гүйж ороод сайхан үсэндээ түрхэж штэ. Тэгээ нөгөө нэг коконат ойлыг үсэндээ түрхэхээр хүмүүс арилахгүй байна. Хэрэг түрхэх вэ? За тэгээ дандаа массажлж өгнө. Массажаар явна. Энэ массаж чинь нөгөө нэг хуухны бүсний эргэлтийг сайжруулна. За тэгээ энэ тухайн бүтээгдэхүүнээ хуухандаа бүр сайн шингээж өгнө. Үсний одоо энэ тижээлийг авахын тосны үйлчлэгийг сайжруулах нөхцөлийг бас бүрдүүлж өгнө. Тийм учраас ямарваа нэгэн одоо үсний маскыг толгоонд түрхэж байгаа тохиолдолд заавал давхар хурууныхаа өндөөр массажтай явах хэрэгтэй байгаа шүү. За тэгээд үсний угнаас үзүүр хүртэл түрхэх нь бидний хэрэгэлдэг одоо үсний тос маснууд чинь бол үсний үзүүртээ түрхээл зайлцдаг байхгүй юу? Тэгэхээр энэ коконат ойл ч өөрөө хамгийн гол үйлчлэгийг хууханд үзүүлдэг учраас хуухандаа түрхэж болно. Хуурайгаа үсэндээ үснийхээ угнаас үзүүр хүртлээ аягүй сайн тараагаад массажлаа шингээж өгөөд за тэгээд гялхар ут өгүүлчихдэг байгаа. Гялгар ут. За одоо хоёул дахиад энэ хэсэгт ингэж авах. За дээрээс натхад массажлаарай. Айгүй урттай болохоор бүр түрхээд ингэ дуусахгүй шүү дээ. За энэ гялгар ут. За асуултууд их ирж байна уу? Тийм. Сүүхэн болтон байлаа. Тэсээ шууд иглээд гялхаа утсан болчих. За шингэрээ тугараад байна яах вэ? Юу төрхөд байна? Хоцорч орж ирээд үдч чадсангүй. Юу хойсон бэ? Гэний. За ерөнхийдөө бол хойсон юм маань энэ байгаа. Ийм сая бэлтгэлийг хийсэн байхгүй юу? За энэ бэлтгэл маань болохоор коконат ойл тэгээд ганг хандалж хийсэн. Тэгээд дээрэс нь алоэ гэл энэ гурыг юусоо холсон байгаа. Хамгийн гол орцсон. Одоо энэ коконат ойл чинь энэ ингээд ганг хандалсан. Энэ бол ерөөдөө айл болгонд байдаг хэрэглэхэд бол айгүй хялбар юмуд байгаа. За тэгээд энэ ногоон савта алоэ гэл ингэж ордог байгаа. За ингээд юу яагаад түрхээд ингээд бооч нэх бол их түрхэх хэрэгсээ шаардлагагүй. Инээсээ үсэндээ яг тааруулж түрхэл. За тэгэл ингээд боочно. За тэгээ халуун малгай угалж биш халуун малгай биш шүү. Гэлгар ууд угалж болно. Эсвэл халуун алчуураар ороочч бас болно. За үс халаалаад байна яаж имжлэх вэ? Юу хальж түрхсэн бэ гинэ. За ерөнхийдөө 3 төрлийн орцоор үсийг маш сайн эрчимтэй ургуулах органик үсний шидэт тосыг сая бол хийж харууллаа. Тэгээ лайва хадгалж болохоор та бүхэн гүйлгээд үзээрэй. Тэгээ нөгөө хүмүүсийг товч тодорхой хилцэн байгаа учраас дараа нь гүйлгээд харчна. За ингээд 30 минутын дараа үсээ угаана. Үсээ угаасны дараа үс чинь аягүй сайн зөөлрөөд, намраад, эрүүлжээд хамгийн гол нь нөгөө хүсээд байгаа тэр урт үсийг чинь ургуулхад гол одоо үйлчлэгийг маш одоо сайн үзүүлэх ийм үсний тос сая бэлтлээ. Тэгээ коконатын тос, ганганы тос, массажны тос. За тэгээд лайвтайгаа хамт байсан хүмүүстээ маш их баярлалаа. Өстой гоё тос шүү. Үнэхээр үр дүнтэй. Өстой гоё шүү. Та нартай амжилт гинэ баярлалаа. За тэгээд ерөнхийдөө дандаа хүмүүсийнхаа хүсэлтээр энэ лайвуудыг хийж байгаа. Тэгээд дараачихаа лайваар ямар мэдээлэл, ямар лайв хийх хүсэлтэй байгаагаа та бүхэн хэлэх юм бол яг одоо нэг хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг, хамгийн үр дүнтэй байдаг тэрхүү журуудыг бас ингээд цуврал болгоод 7 хоног болгоо хүргэнэ. За тэгээд лайвтай хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Баяртай.